тус хорооны дэд дарга Сэрээд Орчиг студидд урьсан. За баярын мэнд төргий. За баярлалаа. Монгол Улс Харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч өгсөн 25 жилийн баярын мэндийг нийт телевиз үзэгчдэд хүргье. Тэгэхээр хоёулаа эхлээд байгууллагынхаа түүхээс эхэлж яри 25 жил гэхээр 1995 он болж таарч байна тийм ээ. За тийм. За ер нь харилцаа холбооны салбар бол орчин үеийн харилцаа холбооны салбар үүсээд бол 100 жил хэрэгжил тэмдэглэлтэн. За үүн дотор бол Монгол улс шинэ нийгмийн эзгийн нөхцөл байдал руу улс төр нийгмийн эзгийн нөхцөл байдал шилжснээс хойш бол 1995 онд анх харилцаа холбооны зохицуулах зөвлөлийг дэдвцийн сайдын дор байгуулсан байдаг. Энэ байгууллах үндэслэл бол Монгол улс өөрөө дэлхийн худалдааны байгууллагад хэлсгээд дэлхийн худалдааны байгууллагад хэлсгээд харилцаа холбооны салбарыг хувьчлал, либералчлалыг явуулах, үүн дотроо бие даасан хараад ус зохицуулах байгууллагыг байгуулж ажиллуулах үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүрэг хүлээгдээд их хурлаар бас энэ олон улсын байгууллагын сойрхон батлагдсны дараа 1995 онд бол харилцаа холбооны хууль батлагдсан. Энэ хууль дотор бол анх одоо салбарын зохицуулалтын байгууллага бол харилцаа холбооны зөвлөл гэдэг байгууллагыг анх байгуулсан байдаг. Энэ тооллоос эхлээд өнөөдөр бол 25 жил хойж байгаа юм. Одоо бол яг танаа хорооны яг хяналтанд гэдэг юм уу яг зөвшөөрөл олгосон маш олон телевиз өргөн нэвтрүүлгийн сувгууд байж байна. За кабелийн сувгууд, орон нутгийн мэдээллийн сувгууд, дээрээс нь одоо өөрийн телефон, суурин утас, интернет гээд яг харилцаа холбоог зохицуулж байгаа маш олон байгууллагууд ер нь хяналтанд бий шүү дээ. Тэгэхээр одоо нийтдээ ер нь бүтцээрээ авч үзэх юм бол яг миний саяны нэрснээр хичнээн газрууд танаа одоо харьяанд байж гин ямар одоо шалгуурыг давсны дараа яг бүртгэгдэж ирнэ үйл ажиллагаа явуулж эхэлдэг юм бэ. Харилцаа холбооны зохицуулах хорооны үндсэн чиг үүрэг бол харилцаа холбооны зах зээлд одоо тоглогчдыг шудраг өрсөлдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрлийг олгох, за мэргэжлийн үнэлгээд өгүүлэлт гаргах гэсэн үндсэн чиг үүрэгтэй. За энэ чиг үүргийг наривчлаа задлаад байгуулах, түүний ажилт үйлчлэгийг хийлгэх. За энэ чиглэлийн сүлжээний төрлийн цоошрлууд байна. За хууль заасан дараагийн цоошрол бол харилцаа холбооны үйлчлэг гэдэг цоошрол байдаг. За харилцаа холбооны үйлчлэг гэдэг цоошрол бол анх суурин утас, өөрийн холбоо, интернетийн үйлчилгээ, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, контентын үйлчилгээ, контентын тусдаа телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ гэх мэт ийм үйлчилгээнүүд рүү салдаг. За анхны харилцаа холбооны зохицуулах хороо бол өөрийн утасны мобайл үйлчилгээг бол 1995 онд Mobicom компанид өгсөн байдаг. За бусад одоо суурин болон үндэсний одоо энэ харилцаа холбооны үндсэн суурь сүлжээний тухай зөвлөлүүдийг өгсөн байдаг. За мөн интернетийн үйлчилгээ эрхлэх юм тухай зөвлөлүүдийг олгож эхэлсэн байдаг. За өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бол 1967 онд анх Монгол улс бол телевиз үйлчилгээ эхэлсэн. Радиогийн үйлчилгээ бол 1934 онд радиогийн нэвтрүүлгийн үйлчилгээ Монгол улсад эхэлсэн байдаг. За 1995 он хүртэл харилцаа холбооны зохицуулах хороо байгуулагдах хүртэл бол бие даасан нэг юм үйлчлэг эрхлэгч нар дамжуулах ажлыг соёрол байлаа шүү дээ тийм ээ. Тийм, дамжуулах байгууламж нь бас цогтаа ингээд өгжөөд нэг бодлогонд орж явж ирсэн. За 95 оноос хойш салбарын либералчлал хоёр хөрөнгө оруулалтыг дэмжих ийм бодлогод эхэлснээс хойш бол цогц шөрлүүд олгож гисэн анхан 25 телевиз болон ингээд цаашаа олгоод эхэлсэн. Өнөөдөр бол өргөн төрлийн телевизийн үйлчлэгээ эрхэлж байгаа 21 цогц шөрлөл эзэмшиж байгаа. Энд бол Монголын үндэсний телевизийн эхний хоёр үндсэн сувг бол орж байгаа. За Улаанбаатар болон амрах хүрээтэй, за болон орон даяар амрах хүрээтэй кабелийн сувг гэж яддаг төрөлсөн сувгийн 60 телевиз бол одоо ажиллаж байна. Орон нутгуудад бол нэг аймагт бол дунджаар 3, за нийтдээ бол 83 ийм радио телевизүүд бол ажиллаж байгаа юм аа. Тэгэхээр энэ олон сая нэрлсэн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгоно гэдэг чинь бас чухал үүрэг байгаа. Тэгэхээр яг ямар шалгуурыг давсан энэ газруудад телевизийн сувг байгуулах, за дээрэс нь одоо өрн телефонч гэдэг юм бусад энэ зөвшөөрлийг олгож үйл ажиллагааг эхлүүлдэг юм байна. За ер нь бол тусгай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлөлийн хуулиар заасан сайн тусгай зөвшөөрлүүдийг олгодог. Энд бол тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага гэж бий. Энэ хамгийн түрүүн бол харилцаа холбооны зохицуулах хороо одоо Монгол улсын хязгаарлагдвал нөөцлөх давтамж, за хязгаарлагдвал нөөцлөх дугаарлалт гэх мэт энэ нөөцүүдийг хойролдог. За эхний жилүүдэд бол телевизүүд болон өрн холбооныхан бол Монгол улсын хязгаарлагдвал нөөц давтамжийг ашигладаг. Ийм. За давтамж гэдэг маань бол энэ дээр олон улсын үйлдвэрлэгч байгууллагууд, олон улсын стандарт гарч үйлдвэрлэгч байгууллагууд үйлдвэрлэж энэ дээр харилцаа холбооны олон төрлийн үйлчилгээнүүд явж идэг.
цохол шүүрлэг олох үндсэн эхний нөхцөл бол энэ хязгаарлалт нөөцийг одоо хуваарлах хүрээнд телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ болон за энэ өргөн холбоодыг одоо давтамж хуваарлах хүрээнд бол давтамжийн цохол шүүрлийг олгож байна. За дараа нь энэ дээр суурилсан үйлчилгээний цохол шүүрлэл гэж олгогдно. Үйлчилгээний цохол шүүрлэл дотор бол нөхцөл шаардлага гэж үндсэн шаардлага бий. Энэ цохол шүүрлэгийг эзэмшихийн тулд ямар нөхцөлийг хангасан байгууллага байх юм. За дараа нь үйл ажиллагаанд одоо ямар шаардлагууд тавигдсан юм байх юм бэ гэдгийг тавьж өгдөг. За өргөн нэвтрүүлгийн одоо телевизүүд бол одоо сүүлийн 25 оноос хойш цохол шүүрлүүд олгож ирж байгаа. Өнөөдрийн байдлаар бол шинэ өргөн нэвтрүүлгийн хууль гэдэг ийм шинэ хэрэгцээ орчинд орсон. Энэ шинэ хэрэгцээ орчны хүрээнд бол өргөн нэвтрүүлгийн үйлчлэгээ эрхлэхэд бол мэдээж гадны шууд өргөн оруулалт байж болохгүй ч хязгаарлалтууд бол бий. Тэр нь үндэсний аюул байдлын зөвлөлийн үзлэрийн талаар бас хязгаарласан байдаг. Үндэсний яв нэгдлийг хангах ёстой, төвх шашин соёлоо дээдлэх ёстой. За тэгээд яв нэгдлийн эсрэг доорайлан дуудах нурхах ийм чиглэлүүдийг оруулсан ийм нөхцөл шаардлагуудыг биелүүлж ийж хангаж ийж телевизийн үйлчлэгээ эрхлэх ийм үйлчлэгээний цохол шүүрлэл авагддаг. Шинэ орчинд одоо олгож байгаа тийм. Байгууллагын ой гэхээр манайхан баярлаад цэнгээд өмнөх одоо 25 жилээ тайлагнаад өөрсдөө бахархаад өнгөрөхөөс гадна бас ирээдүйн их олон ажлыг төлөвлөдөг тий алсын хараагаа иргэн хардаг, зорилгоо тодорхойлдог ч юм уу. Тийм төлөвлөлтийн зүйлсүүд их хийж идэг. Тэгэхээр харилцаа холбооны зохицуулах хороо өөрөө одоо нийгмийн хүрээнд байж байгаа нийт хэвлэл мэдээллийг үзэж байгаа, сошиал орчинд хандж байгаа нийт үндэсний хэмжээнд иргэн бүрийг соён гээгэрүүлж байгаа салбарыг ерөнхийд нь хариуцаа явж байгаа байгууллагын хувьд ер нь ирээдүгөө яаж харж байна? За ирээдүйд 25 жилийн түүх бол мэдээж тодорхой. Энд бол маш олон үеийн ажилтны албан хаагчид энэ зохицуулах байгууллагыг үүсгэж, санаачилж одоо хууль дүрмээ баталж хамтарч ажиллаж 25 жилийн түүх бол маш баялаг байна. Үе үеийн маш олон хүмүүсийн одоо хичээл зүтгэл нөөрхийн ажил энэ байгууллагын төлөө зүтгэсэн зүтгэл дээр өнөөдрийн амжилт бол байж байгаа. За цаашдаа бол харилцаа холбооны зохицуулахаараа өнөөдрийн байдлаар олон улсын байгууллагууд бол Монгол Улсын харилцаа холбооны зохицуулахаараа 3 дахь үеийн за 4 дахь үеийг орж байгаа юм төвчний зохицуулах байгууллага гэж ингэж хөндлөнгийн үнэлгээ хийж үтсэн байдаг. За орчин үед бол зохицуулах байгууллагууд одоо 5 дахь төвчний одоо 5 дахь үеийн хөгжил дээр зохицуулалтаа хийгээд явж байна. Энэ хөгжлүүд бол ихэвчлэн интернетэд суурилсан. За сүүлийн жилүүд бол энэ сошиал орчин, за интернет суурилсан шинэ төрлийн OTT гэдэг үйлчилгээнүүд, за энэ чиглэл рүү хандсан хэрэглэгчийн яг хэрэглэгч рүү хандсан юм үйлчилгээнүүд рүү чиглэж байгаа. Харилцаа холбооны зохицуулах өөрөө 2019 онд одоо дараачийн дунд хугацааны стратеги батлуулан ажиллаж байгаа. Тэр стратеги маань бол одоо өнөөдөр мөрдөж байгаа хөгжлийн төлөвлөлт баримт алсын хараа 2050 Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлсэн ийм стратеги батлуулад ингээд бид нар ажиллаж байна. Энэ дотор бол зохицуулах байгууллага маань одоо дараагийн 5 дахь үеийн зохицуулах байгууллага болно гэсэн энэ зорилт маань бүрэн шингэсэн. Энэ зорилтын онцлог бол өмнөх 25 жилд одоо салбарын үндсэн зорилтууд бол дэд үтс рүү их чиглэж байсан. За өдөө орон нутгата одоо шилэн кабелийн сүлжээг аваач, үр холбооны үйлчилгээгээр хангах, интернетийн үйлчилгээгээр аваач, бүх сумдыг одоо шилэн кабелд хангах, сансрын одоо шинэ дэвшилтэд сансрын үйлчилгээгээр хангах. За телевизийн олон сувгийн одоо олон төрлийн технологи ашигласан энэ үйлчилгээгээр хангах. Ийм дэд үтцийн зорилгууд байсан. Дэд үтцийн зорилгыг бол тухайн үеийн зорилгуудыг томьёолоод digital divide гэж англиар хэлдэг. Дэд үтцийн үйлчилгээний хүртээмжийн чиглэлтэй байсан бол одоо дараагийн үеийн зорилтууд бол одоо үйлчилгээ, дараачийн үеийн үйлчилгээ гэж ойлголт байгаа. Энэ бол over the top гэж хэлж байгаа. За интернет суурилсан үйлчилгээ гэж байгаа. Digital services гэж хэлж байгаа. Зөв нэгтгэхэд хэлэхэд бол digital service inclusion гэдэг. За дараагийн дижитал захин үйлчилгээнүүдийн хүртээмжийн зохицуулах байгууллагын зорилт болон одоо үйл ажиллагааг хэмжих ийм зорилтууд тавигдсан байдаг. Одоо энэ зорилтоо бол бид нар стратегид нэг тусгаад ингэж ажиллаж байна. Одоо та сая бас ярин дундаа хэлж байна. Сошиал орчин, сошиалаас мэдээлэл авах хэрэг хандлага их нийтлэг болсон өргөн хүрээнд их хөгжиж байгааг ярьж байна. Үүнийгээ дагаад бас сошиал дээр ёс бус үг хэллэг агуулсан, за хүнийг одоо буруу зүйлд хурайлан дуудсан ч юм уу бага насны хүмүүс шууд ороод үзгээд зогсохгүй тийм одоо контентууд бас үйлдвэрлэгдэж гарч ийн л да Монголын бөгөөд гадаад. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн зохицуулт хийх, за дээрэс нь энэ телевизүүдийн контентуудыг сонирхолтой байдлаар илүү ингээд үзүүштэй болгох ийм бодлого ер нь барьж ажиллах боломж бий юу? За энэ дээр хоёр тусдаа контентын асуудал. Нэг нь бол өргөн нэвтрүүлгийн орчин дох контентын асуудал, нөгөө нь бол захим орчин дох контентын асуудал. За эхлээд захим орчнууд альбарлаа. За захим орчин бол
одоо энэ интернетийн нөхцөлгүй хөгжил, за энэ дэлхийн нийтийн гадна дотны энэ хойсож байгаа энэ мэдээллийн технологийн өндөр хөгжил амжилтуудыг ашиглаад энэ хөгжил бол маш хурдан хойсож байна. Хүний амьдрах орчин, энэ хот, энэ орчин ер нь хүндрэлтний соёл одоо дөрөв дэх үед дээр энэ мэдээллийн харилцаа холбоо мэдээллийн технологийн хөгжил төвчлүүдийг ашиглаад дөрөв дэх үед байгаа хойсож одоо бүтэн өөрчлөгдөх нэ гэж. Энэ дотор хамгийн гол өөрчлөгдөж байгаа юмнууд бол мэдээж захин орчны үнэ амьдралын маяг өөрчлөгдөж байгаа. Энэ дотор олон улсын гадаадын одоо үндсэн дамсын том платформуд бол Монгол улсад хэрэглэгдээд эхэлсэн. Жишээлбэл Facebook гэдэг орчин байна. Энд одоо бид нар 2 сая гаруй хэрэглэгчтэй гадны платформ. Энэ дотор ийм үйл ажиллагаанд явж байна. Бид нар энэ Facebook гэдэг компанитай хамт ажиллагаа байгуулад одоо Green Line гэдэг ийм шугамар ажиллаж байгаа. Энэ сүүлийн 2 жил ажиллаж байгаа. Улс төрийн сонгуулийн үед болон бусад үед энэ Facebook-ийн орчинд Монгол улсын дотоодын хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр хамт ажиллагаа эхлүүлсэн байгаа. За компани үндсэн өөрийнх нь Facebook community гэж бодлого бий. Энэ бодлого Монгол улсын дотоодын хуулийн орчин хоёрыг нийцэж байгаа тохиолдолд бол тэр орчин тухай хэрэгжлийг хангах болцоо бол үүсэж ажиллаж байгаа. За харьцангуй 1-2 жилийнхаа өмнөхийг бодоход бол одоо энэ дотор хуулийн хэрэгжлийг хангах болцоо үүссэн байгаа. Тэгэхдээ одоо өнөөдрийн байдлаар одоо бүх төвшөнд хангалттай зохицуулж байгааг бол бас тийм шаардлага хангах хэмжээнд биш. Хамгийн гол асуудлууд бол энэ платформ өөрөө гадны улсын платформ байгаа. Тэн дээр Монгол улсын одоо зохицуулах болон бусад эрх хуулийн хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын шаардлагыг хэрэгжүүлэх юм л асуудал тулцсан байж байгаа. За өргөн нэвтрүүлгийн контентын хувьд бол бид нар хэлсэн өргөн нэвтрүүлгийн шинээр хууль гарсан байгаа. Зүгээр манай Монголын дотоод үндэсний бүтээл өргөн нэвтрүүлгийн контентууд бол бас тийм хангалттай сайн хөгжиж өгөхгүй байна. Энэ дээр бол зардал маш өндөр гардаг. Тэгээд их зах зээл бага, их олон шеэрлэгдсэн рекламны зах зээл болон захиалгат нэвтрүүлгийн нэмний зах зээл бага байгаад байдаг. Рекламны зах зээл маань өөрөө бас тийм өндөр. Энэ ашгаар энэ олон телевизүүд бол үндэсний бүтээл хийхэд бол маш төвөгтэй байгаа. Энэ олон жилийн хувьд бол шүүмжлэгдээд ингээд ирсэн. Шинэ хуулийн орчинд одоо Монгол улс шинэ хуулийн орчингоо бий болгосон. Тэрэн дээр өргөн нэвтрүүлгийг дэмжих сан гэдэг юм шин сан байгуулад улсын төсвөр санхүүжих юм сан байгуулаад ажиллаж байна. За танд баярлалаа. Бид хоёр ярилцах цаг өндөрлсөн байна. За баярлалаа.